За бүгдээрэнд нь орой минь та бүхэндээ 5 дахь өдрийн мэнд хүргэж эрүүл сайн сайхныг хүсье. За ингээд ээлжид лайвнд оръё. Одоо ингээд удахгүй 200 хүн хүрчин. Тэгээ тэр болтол залуучуудаа, фэйсбүүкийн найзуудаа пив, вино ерөн согтууруулах ундааг зөв зохистой хэрглэж байгаараа, тохируулж хэрглэж байгаараа, соёлтой хэрглэж байгаараа. Гүндэлээ ах шиг одоо ингээд тохируулж хэрглэх ёстой шүү. Энийг л би хэлээд байгаа юм штэ. Түүнээс ч одоо юу гэдгийг би бол одоо намайг архичин болгож харагдуулах гээд байгаа шиг тийм орой болгон архиуж согтдог тийм архичин хүнч бас биш шүү. Тэ хэрвээ намайг архичин гэвэл архиудгүй хүн энэ дэлхий дээр байхгүй шүү ер нь. За ингээд одоо пивийг бол би та бүхэнд хэлсэн штэ. Сайхан хөөстөө энэ хөөсийг чинь бир блүмэ гэж байгаа штэ энэ. Пивний цэцэгтэй нуух ёстой шүү. За төлөө эрүүл сайн сайхны төлөө зоостой, золбоотой, зоригтой байхын төлөө за ингээд 460 хүн найз минь харж байгаа юм байна. Бүгдээрэнд нь баярлалаа. За ингээд гол ярианд орё. За юуны түрүүн энэ бизнесээ нээгээч. Яагаад одоо хамаг юм хаачаад байгаа юм бэ? Гадуур чөлөөтөө явж гэн, чөлөөтөө уулзж гэн, ресторанд ороод хоол идэж болж гэн, кофе шопонд орж болж гэн. Тэгсэн мөртрөө одоо үсчин одоо юу гэдгийг биеийн тамирын заал одоо бусад зүйлүүдийг онгойлгох л доо. Монгол чинь одоо бусад улс орн шиг тийм одоо хүнд хэцүү байдалд ортлоо. Энэ ковидын халдварт өртөөгүй штэ. Нэг 15 20 гээл явж штэ. Энэ ер нь үсрээд хаа холдох юм. Монгол шиг ийм газар хол явахгүй. Хөөш Монгол хүн багтай хөөш. Хүн ам багтай. За дээр нэмээд монголчууд бид ханиад нь төсвөртэй. Энэ зэргийн вирусанд ер нь дасал болцсон. Нарийн ярих юм бол жилийн өмнө бид нар тэр ковидыг чинь тусаад өнгөрцсөн юм байна лээ. Одоо миний ойр хавийн найз нөхдүүд бүгдээрээ л ерөөсөө манай аавч тэгсэн, ээж тэгсэн, манайхан бүгдээрээ ингээд үнэр амт мэдрэхээ болоод ингээд аймаар халуураад гэж ярьж байсан. Тий. Одоо нодлон ч баг 400 гаруй хүн энэ ханаа дээр нас барсан гэсэн шүү дээ. Магадгүй тэр ковид байсан байж магадгүй шүү ер нь. Тий. За ямар тач байлаа гэсэн монгол хүн бол төсвөртэй гэдг нь харагдлаа. Дэлхийн хаанч гэсэн монгол хүмүүс ковид тусаад өөрсдөө эдгэрч байгаа. Тэгэхээр бол монгол хүн хатуужилтаа төсвөртэй учраас одоо энэ ковидоос айгаад байх юм бол бидэнд байхгүй юм гэж би бодож байгаа шүү. Тийм учраас хилээ нэмэр байна. Бизнесээ нэмэр байна. Одоо энэ хил дээр олон машинууд овоорчлоо. Хоёр талдаа. Урд хил, өмнөд хил. Тэр машин зачин юмыг оруулж бараа бүтээгдэхүүн юмнуудаа авмаар байна. За энэ талаар хүмүүс надад маш их одоо мессеж захиа бичиж байгаа шүү. За дээр нь одоо гадаадад байгаа монголчуудаа авмаар байна. Гадаадад олон мянган монголчууд маань зовж зүдэрч байна. Тэднийг ингээд хаагаад хилээ хаачаад бид нар одоо жил болж байна. Ийм одоо ард иргэдээ гадаадад хайдаг, гаргуунд нь гаргадаг, хилээ хаадаг, эх оронд нь авчирдгүй хилээ хаадаг ийм дэлхийн улс орн байхгүй шүү. Энийг бол би байнга хэлнэ. Байнга ч хэлж байгаа. Хилээ нэ Монголын ард иргэд ядарч зүдэрсэн гадаадад байгаа хүмүүсээ авчраа хөөе. Төр засгаа. Та нар сэтгэл байна уу, зүрх байна уу? Та нарын хамаатан садан бүгдээрээ ирцэн. Томчуудын, баячуудын ирцэн. Одоо өөрхий ядарсан Монголын ард иргэдийн үр сад төлөөлөл тэнд байгаа шүү. Тэднийг аваараа хөөе. За 3 дугаарт нөхөн олгоор авъя. Нөхөн олгоор. Одоо ингээ 2 сар хөл хоройнд хашигдлаа. Өмнө нь бас хамаг юм зөндөө хаасан. Одоо яалах гээд байгаа юм бэ? Энэ хүмүүс чинь орлогогүй, бизнесгүй, дампуурч дууслаа шүү дээ.
өр ширэндээ баригдаж штэ. Энэ хүүхдүүдийн хичээл ном сурлах хэтэрлээ штэ. Энэ улс орны чинь нийгэм эдийн засаг бүхэлдээ доошоо орж доройтож штэ. Одоо бол ёстой баячууд нь нөгөө хоримтлалтай нь томчууд нь дажгүй байгаа болохоос биш одоо жижиг дунд бизнес эрхлэгчид, хуваарай бизнес эрхлэгчид энд тэнд ажиллаж амьдардаг нэг ийм хүмүүс бол одоо хүндэрч бүр одоо дампуурч эннээсээ болж одоо маш их одоо ажил амьдралын муухай юмд орж штэ. Надад маш олон хүмүүс одоо гүн далаахаа, гүнээ ахаа амьдрал хэцүүдлээ. Тэгээж ингэж туслаач ингэж авраач гэж штэ. Би яаж тэр олон хүмүүсийг чинь аварч чадах юм бэ? Энэ төр засаг нь одоо хамаг юмаа ингээд хаагаад ингээд хайчиж болохгүй штэ. Би бол одоо нээгээч гэж хэлж байна. Хилээ нэ, бизнесээ нэ. Хүмүүсээ авчир. Монгол гадаад байгаа монголчуудаа авчир. Бүгдээрээ нийлээд тэгээ сайхан үүрэг хариуцлага үүрээд гоё байцгаа л да. Нөхөн олгороо авмаар байна. Америкт одоо Joe Biden ерөнхийлөгч $2,000 насанд хүрсэн хүн болгонд өгөх гэж байна. Жижиг бизнесүүдэд $1,400. Жижиг одоо ийм аж ахуй нэгж юмнуудад бас одоо $1,000 өгөх гэж байна. Дэлхийн баян улс ард иргэддээ мөнгөө өгч байна. Тэд нар бол уг нь хангалттай чөлөөтэй байлгасан шүү дээ. Бусад улс орнууд Герман, одоо тэгээд Япон, Солонгос бүгд аж ахуй нэгжүүдэд дэмжиж байна. Ард иргэддээ мөнгө өгч байна. Нэг шахмал төлшийг жаахан хямдрууллаа гэлээ. Эний чинь би бас ашгарсаар агаад уг нь бас хийлгсэн шүү. Цахилгаан дулааныг тэглэлээ гэлээ. Тэг юу ч болчихв. Энийг нэг аятайхан хийж болохоор байлаа. Эний чинь бас бие ашгарсан юм шүү. Одоо өөр юм өгөө. Наад ард иргэдтэй. Бүгдээрэнд нь хэрэггүй. Юу гэдгийг сарын орлого нь цалин нь тий. Нийтдээ одоо юу гэдгийг гэр бүлэрээ нийлээд одоо 500,000-аас доош цалинтай орлоготой бүх хүмүүст одоо өгөх хэрэгтэй. Тэрнээс одоо юу гэдгийг 2-3 сая төгрөгийн орлоготой ийм хүмүүст бол одоо өгөөд яах юм. Мөнгө олдохгүй байгаа бол тэр хэрэгтэйд нь өгөх хэрэгтэй байна. Нөхөн олгороо авъя монголчуудаа. Та нар ч одоо ингээд зовлоо зүдэрлээ гэсэн мөртрөө сууцгаагаал ах юм. Өөрсдийнхөө төлөө одоо гараад яваад тэмцээд хашгираад давлгаалаад байж болдгоо мó. Ерөөсөө ингээд зовлоо өгтлээ хатлаа гэсэн захиа зөндөө ирж байгаа мөртрөө тэмцээ гэсэн хүн нэгт байхгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр л би гайхаад байгаа энэ монголчууд чинь хөөрхий одоо ингээд гоншгонхоос өөр юм мэдхээ байцсан хүмүүс юм байна даа гэж тий. Ёстой нөгөө миний хэлдгээр монголчууд чацга царайлчлаа даа. Яг үнэндээ. Тэгээ одоо нэр зүгээр сууж агаад ингээд дээрлэхүүлээд хамаг юм хаалгуулад ингээд бүгдээрээ байгаа л өөл ингээд байгаа л гэдэг байхгүй юу. Болё тэгье ингийгээд босоод яриад үгээ хэлээд санал бодлоо хэлээд тэмцээд явах юм бол энэ байдлыг бол өөрчилсөн байгаа шүү монголчуудаа. Та нар бол чадахгүй байгаа шүү. За одоо нэг зүйл байна. Вакцин. Энэ дэлхий чинь вакциныг аврал гэж бодож байгаа шүү дээ одоо. Ерөөсөө одоо булшуухан ард түмнээ вакцинжуулаад авъя гэж байна. Одоо Тайландууд жишээлбэл одоо вакцин хийлгэсэн хүмүүсийг шууд авч байна. Тэр байтугай одоо карантинд байгаа хүн гольф тоглож болно гэдэг ийм шийдвэр хөтөр гаргасан ба шүү дээ. Тайландууд мөнгө авах гээд хүмүүсээ оруулах гээд шүү дээ. Манай Монголын вакцин хайцсан бэ. Эрүүл мэндийн сайд мөнгө сайхан та нар тэр вакцинаа захиалсан уу? Захиалсан бол тэр захиалсан гэрээ мэрээ юмаа үзүүл. Мөнгө төлсөн үү? Урчилгаа төлсөн үү?
Тэгсэн бол тэр юм харуул. Тэгээгүй цагтууд одоо та нар вакцин захиалаагүй байна. Хоцорсон байна гэж би ойлгож байгаа шүү. Юу ч харагдахгүй байна, юу ч мэдэгдэхгүй байна. Гэтэл дэлхийн жижиг улсууд Коста Рика, Мексик, Чили вакцин аваад эхэлсэн шүү. Хөөе, вакциныг хийгээд эхэлсэн. Израиль гээд 9 сая хүнтэй улс одоо 7 хоногийн дараа бүх ард иргэдээ вакцинжуулаад дуусна гэж байна. Менежменттэй зөв хурдан ажиллаж чаддаг ийм засгийн газрууд жижиг буурай гэхгүй вакцина захиалаад худалдаад авцсан байна. Манайх юу ч байхгүй. Хөөе тэр Ковакс гэ та нарын яриад байгаагаар чинь түүч олдохгүй шүү. Одоо энэ хятад вакцин чинь Бразил хэрэглээд эхэлсэн байгаа. 50% үр дүнтэй байна гэж байна. А Европ, Америкийн вакцинууд 97-98%тай байгаа шүү дээ. Хөөе. Тэр Европын вакцин авчраа. Pfizer, AstraZeneca-гийн вакцинуудыг одоо яаралтай захиалж авмаар байна. Даанч та нар хоцордсон байна. Монгол одоо ингээ вакцингүй 3 сая хүнийг вакцин зүүж чадахгүй ингээд суугаад тий 3 сая за магадгүй 2-оор хийдгөө 6 сая вакцин авч чадахгүй ингээд та нар хоцорсон байна шүү дээ. Энийн хариуцлагыг хэн хүлээх юм? Эрүүл мэндийн сайд хүлээх ёстой шүү. Тэр манай Хөвсгөдийн Эренчин Лүмбийн Батбаяр гуайг 3 сая төгрөг нэхэд ходоодных нь одоо тэр хавдрыг тайрах байснаа тайрахгүй явуулаад 3-4 дугаар үед нь ортор явуулсан байна гэж шүү дээ. Тэр хавдар судлалын үндэсний төвийн эмч тэнд хариуцлага тооцож байгаа юм нэг ч алга. Хүний амнаас эрүүл мэндээр тоглолцоод байхад толгойг нь нилээд байгаа юм уу? Бүгдийг ташраар нь зайлуулж яагаад болдгүй юм тэнд? Ер нь эрүүл мэндийн салбарт оройтой хөрөнгө оруулалт хийж эмч нарынхаа эмнэлгийн ажилтныхаа цалинг нэмэх цаг айл хэдийнэ болсон. Эмнэлгүүд тоног төхөөрөмжөө бүх юма нэммээр байна. Энд тэнд та нар том худлаа зөндөө хөрөнгө оруулалт хийж байгаа шүү дээ. Тэр олон одоо том байрнуудаа эмнэлэг болгож яагаад болдгүй юм бэ? Дотор нь тоног төхөөрөмж тавиад ор тавиад тэгэл ер нь баг эмнэлэг төрөх эмнэлэг болчих шүү дээ. Тэгээд эмч нар нь байж хахад энэ зүгээр сэтгэлийн асуудал. Энийг ерөөсөө ерөнхий сайд хийх ёстой байхгүй юу? За ингээд монголчуудаа цөмөрөө энэ давлгаалъя, хилээ нээлгье. Гадаад байгаа монголчуудаа авъя. Дотооддоо бизнесээ нээе. Хувь хүмүүс өөрсдөө хариуцлагаа хүлээе. Монгол хүний дархлаа, төсвөр энэ бүхэнд итгэе. Хүмүүсээ орлоготой бизнестэй болгоё. Бизнесээ бүгдийг нээе. Дутуу юм чинь эргэхгүй байх хөөе. Дутуу энэ зармын нээгээ зармын нээхгүй болохоор наад бүх бизнес юм чинь дагаж эргэхгүй байна. Цусны эргэлт дутаад байна. Бүх бизнесээ нээе. Хариуцлагагүй нь гарч яваад говьдо тусвал тусанд л үз. Тэглээгээ яадгийн. Тэр энэ нийгэм эдийн засаг бизнес орлогот учруулж байгаа говьдын хор хохирол бол маш их байна гэж байгаа шүү дээ. Тэрийгээ бид нар одоо бас бодох хэрэгтэй шүү дээ. Цаагаараа зовж зүдэрч байгаа гэр бүл энэ одоо маш олон хүүхдүүдийн хичээл ном сурлага энэ болгон бүр одоо дампуурч гүйцлээ шүү дээ. Эндээсээ цөмөрө гарах хэрэгтэй шүү дээ. Ядахта вакцинаач захиж чадаагүй сууж шүү дээ. Ойлгомжтой шүү дээ. Хүнд үзүүлчихэр гэрээ чалга, шилжүүлсэн мөнгөний төлбөр чалга. Одоо бизнес хийжсэн мань мэтэн бол мэдж байгаа шүү дээ. Юм хөдөлж авахд гэрээ төлбөр хамгийн чухал хоёр юм чинь шүү дээ. Энэ байхгүй бол 8 хийгдээгүй гэж үзэх хэрэгтэй шүү дээ. Ойлгомжтой шүү дээ. Монголчуудаа тийм. Вакцина шахаж авцгаая. Нөхөн олгоороо авцгаая цөмөрөө. За, эрүүлийн сайн сайхны төлөө. Cheers төлөө. Зоостой, золбоотой, зоригтой байхын төлөө. Тэгээд
пив согтууруулах ундааг зөв зохистой ах шигээ хэрглэж байгаараа. Согтож болохгүй, шогтож болохгүй. Баг зэрэг сайхан тохируулах хэрэгтэй. За баяр та.